Эсрэг утгатай үгээр өгүүлбэр зохиох гэсэн сэдвийн хүрээнд хичээл оръё. Дэлгэцэн дээрх зургийг хараарай. Энэ эмэгтэй хэн бэ? Ээж, эгч, эсвэл эмэгтэй найз ч байж болох эмэгтэй хүн байна. Багш нь зурган дээрх эмэгтэйг эгч гэж нэрлэлээ. Энэ эмэгтэйн царай ямар байна? Ууртай эсвэл инээж байна уу? Зурган дээрх эмэгтэй инээж байна. Эгч инээж байна. Инээж инээж буюу инээх гэсэн утгатай. Эгч инээж байна. Дараагийн зурган дээрх эмэгтэйн царай ямар байна? Ууртай царай гаргасан байна. Эгч уурлаж байна. Эгч инээж байна. Эгч уурлаж байна гэсэн хоёр өгүүлбэр нь утгын хувьд ижил биш, өөр эсрэг утгатай юм. Өгүүлбэрүүд нь утгын хувьд өөр эсрэг байна. Дараагийн зургийг хараарай. Зурган дээрх эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд бие биедээ бэлэг өгч байгааг харж байгаа биз? Зурган дээрх эмэгтэйг оюун, эрэгтэйг нь бат гэдэг. Оюун батад бэлэг өгөв. Дараагийн зургийг хараарай. Бат оюунаас бэлэг авав. ÖGÖV өгөв гэдэг нь өгөх, АВ авав гэдэг нь авах гэсэн утгатай. Энэ хоёр өгүүлбэр нь утгын хувьд ижил биш, өөр. Өгөх, авах гэдэг нь утгын хувьд өөр буюу эсрэг утгатай. Дараагийн зургийг харвал бяцхан хүү нохойг цэвэрлэн усанд оруулж байна. Энэ нь сайн үйлдэл үү, муу юу? Тийм ээ, нохоонд тусалж усанд оруулж байгаа хүү бол сайн. Одоо өгүүлбэрийг бичье. Нохоогоо арчилдаг сайн хүүхэд байна. Дараагийн зургийг хараарай. Нохоогоо зодож хөөж байгаа хүү байна. Энэ нь сайн үйлдэл үү, муу юу? Муу үйлдэл. Нохоогоо хайрлаж арчлахгүй байгаа нь муу. Одоо өгүүлбэрийг бичье. Нохоогоо зоддог муу хүүхэд байна. Нохоогоо арчилж тусалдаг сайн хүү. Нохоогоо зоддог тусалдаггүй муу хүүхэд. Энэ өгүүлбэрүүд нь утгын хувьд төстэй биш, ялгаатай буюу эсрэг утгатай. Дараагийн зургийг хараарай. Хоёр охин хөтлөлцөө зогсож байгаа зураг байгааз. Энэ хоёр охин бол найзууд. Туяа, чимгээ хоёр сайн нөхөр болов. Дараагийн зурган дээрх хоёр охин муудалцаж маргалдсан байна. Гэрэл, саран хоёр муудалцаж дайсан болов. Энэ ÖХ нөхөр DAISAN дайсан. Энэ хоёр үг болон өгүүлбэрүүд нь ижил утгатай биш, өөр буюу эсрэг утгатай. Дараагийн зургийг хараарай. Энэ юу вэ? Бамбрууш байна. Бамбрууш цэвэрхэн байна уу, бохир байна уу? Сайн хараарай. Бамбрууш цэвэрхэн байна. Дараагийн зургийг харвал бохир бамбрууш байна. Бамбрууш цэвэрхэн байна уу, бохир байна уу? Бамбрууш бохирдсан байна. Эдгээр өгүүлбэрүүд нь утгын хувьд ижил биш, өөр. Цэвэрхэн бамбрууш, бохирдсан бамбрууш гэдэг өгүүлбэрүүд нь утгын хувьд өөр учраас эсрэг утгатай.